Asia is actually growing much faster. Азийн зах зээлийг ингээ харьцуулаад үзэхэд бол Азийн сүүний зах зээл бол бусад орнуудаас бол маш их хурдан хугацаанд өсөж байгаа салбар байдаг. Одоо дэлхийн нийт сүүний хангамжийн 40%-ыг Азид ганцаараа бол нийлүүлж байгаа. Энэ нь бол одоо бас манай ажлын амжилт гэж бид нэр үздэг. Яагаад гэх юм бол 20 жилийн өмнө дэлхийн сүүний зөвхөн 20%-ыг Азаас хангаж нийлүүлж исэн бол сүүлийн 20 жилийн одоо ажлын үр дүнд бид нар нийтдээ одоо сүүний салбарын одоо дэлхийн сүүний салбарын 40%-ыг бол зөвхөн Аз твээс бол гаргаж байна. Манай одоо бас салбар хуралдааны гол зорилго бол 2025 он гэхэд бол дэлхийн нийтэд бол 75 сая тонн сүүг бол нийлүүлнэ гэдэг зорилт тавиад ажиллаж байна. Одоо Азад хамгийн том гол одоо тоглогч хийж байгаа орн бол Энэтхэг улс дан ганцаараа дэлхийн сүүний 10%-ыг бол хангаж байна. Дараагийн төвшөнд авч үзэх юм бол Хятад, Вьетнамын хувьд бол сүүний хэрэгцээ бол маш их өсөж байгаа. Сүүний хэрэглээ бол өндөр болж байна. Үүнтэйгээ зэрэгцүүлээд одоо зах зээлийн одоо жамаараа сүү үйлдвэрлэлийг бол дэмжиж ажиллаж байна. Гэхдээ сүүний хэрэглээ маань одоо сүү үйлдвэрлэлийн салбараас бол маш их хурдан бүр хэд дахин хурцтай хөгжиж байгаагаар бол ялгаатай байгаа. Манай одоо хурлын гол очид холбогдлол нь гэвэл бид нэр техник туслалцаа үзүүлдэг. Ялангуяа сайлын үнэнд ямар одоо төрлийн тижээл өгөх шаардлагатай байдгийг, ямар төрлийн өвчнүүдээс бид нэр урьдчилан сэргийлэх ёстой байдаг, малын мэлгийн үйлчилгээ оруулах ёстой юм. Генетикийн төрөл зүйлийн хувьд ямар төрлийн одоо бас үнэийг хөгжүүлвэл сүү сайл нь өндөр байдгийн бэ гэдэг талаар бид нэр техникийн тусламж үзүүлж ажиллаж байна. Азийн сүүний дэмжлэг платформгийн эндрийг энэ Азийн 13 он санаачилж зохион байгуулж байгаа 13 он энэ санаачлагт дэмжиж одоо энэ сүүний салбарт болгож байгаа асуудлууд цааш Азийн сүүний салбар дээр юу хийх вэ гэдгийг тодорхойлж ярьдаг. Энэ Азийн сүүний эндэр гэдэг энэ нэг жил болгон зохион байгуулж байгаа. Энэ жилийн хувьд тэгэхэд Монгол улсад анх удаа зохион байгуулж байна. Өдөөж хөнгө үйлдвэрээс бас Максууны анх туурын зарлаад хэрэгжүүлээд тавьж байгаа. Энэ хүрээнд үнсүүдэж хөнгө үйлдвэрийн яамнаас энэ Улаанбаатар орчмынхаа сүүний түүхүүдийг биелэхийн тулд эрдэмтэн мал аж ахуй хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа. Энэ хүрээнд ч гэсэн сая засгийн газраас газар тариалангийн бүс нутгийг тогтоосон байгаа. Газар тариалангийн бүс нутгийг тогтоосон ач холбогдол нь гэвэл бид бүхэн эрдэмтэн мал аж ахуй хөгжүүлэхэд одоо толгомж байгаа гол асуудал тижээл байгаа. Тэгэхэд одоо энэ газар тариалангийн бүс нутгийг бий болгож зарласнаар одоо тижээлийн урмал сайжирна, тижээлийн үйлдвэрлэл сайжирна. Эрдэмтэн мал аж ахуй хөгжиж бидний Улаанбаатарт байгаа томоохон үйлдвэрүүдийн түүхүүдийг хангах боломж нь бүрдэж байгаа. Цаашлаа бид бүхэн одоо 800 сая литр, 800 гаруй сая литр сүүгийн орон нутагт маань аслагдсан бүс нутгуудад энэ мал дээр маань нэг нөөц байгаа. Энийг хүнсүүдэж хөнгө үйлдвэрийн яамнаас хуурай сүү төсдгийг Монголын хуурай сүү гэдэг компанитай хамтран зохион байгуулж байгаа. Төрөх хувийн хвшлийн хүрээнд энэ хүрээнд бид бүхэн орон нутагт сумдуудад үйлдвэрүүд барихаар шийдвэрлээд ноднин хамгийн ихний үйлдвэр нь 6 сард Хөсгөл аймгийн их уул баригдсан. Одоо ахад нэмэгдээд одоо Хинтээ аймгийн Баянгутаг сумд зэрэг 4 сумдууд үйлдвэрүүд бий болоод явж байгаа. Энэхүү үйлдвэрүүд бий болсноороо одоо ашиглагдаж чадахгүй байгаа энэ бог малынхаа сүүг бид бүхэн бог мал орон нутагт аслагдсан аймаг сумдад байгаа сүүнийхээ нөөцийг хуурай сүүний үйлдвэрлэлээр хуурайшуулад дотоодынхоо импортоор авж байгаа хуурай сүүнийг орлох, цаашлаа бүр экспортлох боломж нь бүрдээд явж байгаа. Монголд өнөөдөр фермерийн хүчлүүд одоо төдийлөн сайн биш байна. Шингэн сүүний үйлдвэрлэл нийлүүлэлт бол хангалтгүй байгаа талаар бол нэлээд ярьж байна. За энэ тал дээр ч гэсэн Азийн орнуудын тэргуун туршлага, ялангуяа бүтээмжийг мөн эрүүл ахуйн зохистой дадлуудыг нэвтрүүлэх эдгээр асуудлууд бол онцгойл яригдж байна л да. За манай компанийн хувьд бол энэ Монгол улсад шингэн сүүний үйлдвэрлэлийг борлуулалтын чиглэлээр бол үйл ажиллагаа явуулаад за энэ салбарт одоо
одоо ихээхэн одоо өөрсдийн зүгээс оруулж байгаа хувь нэмрүүдийг бол бас ярилцаад байж байна. Одоо бид цааш тулгымцсан асуудал нь энэ газар тэжээл бэлтгэлийн асуудлуудыг дээр нь одоо эрүүл ахуйн стандартуудыг нэвтрүүлэх, одоо хүчин чадлыг одоо ойрын хугацаанд идэвхтэй нэмэгдүүлэх асуудлууд дээр бол илүү анхаарч ажиллаж байна.